Сайн байцгаана уу? Оскагийн сургуулиас мэдчилж байна. Намайг Ариун Үслэн гэдэг. Би Оскагийн сургуулийн инженерчлэлийн салбар сургуулийн биотехнологийн ангид суралцдаг 2 дугаар курсын оюутан байна. За манай сургууль нь болохоор ангаах ухаан биологи тал руугаа судалгаа шинжилгээгээ сайн явуулдаг байгаа. Тэгээд тэр талаараа ч гэсэндээ олон улсад ерөнхийдөө сайн үнэлэгддэг байгаа. Намайг Баасан Цэрэн гэдэг. Оскагийн сургуулийн эдийн засгийн факультетийн 1-р курсын оюутан. Манай сургууль нь оюутнуудад бие дааж сурах боломжийг бүрэн хангаж өгсөн учраас хүссэн чиглэлээр сурах боломжтой байдаг. Намайг Уулан гэдэг. Би шинжлэх ухаан инженерийн салбарын систем инженерчлэлийн ангид суралцдаг 2 дугаар курсын оюутан байна. Осакагийн сургууль маань судалгаа шинжилгээгээ өндөр түвшинд явуулахаас гадна оюутнуудын хичээлээс гадуур үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг байгаа. Миний хувьд гэх юм бол оюутны холбоонд хамрагддаг. Энэ оюутны холбоо маань сургуулийн баяр наадам болон нийгмийн олон төрлийн үйл ажиллагаагаа захиан байгуулдаг. Намайг Анар гэдэг. Одоо Осакагийн сургуулийн хүмүүст хааны салбар сургуулийн боловсролын судлал чиглэлээр 4 хичээлээр суралцж байна. Тэгээ Осакагийн сургуулийн болохоор Японы Изааны сургуулиудын нэг улсын сургуулиуд дундаа топ 3 жагсдаг сургууль байгаа. Тэгээд миний суралцж байгаа хүмүүст хааны салбар сургууль болохоор 1972 онд хамгийн анхыг Япон улсад хүмүүст хааны салбар чиглэлээр байгуулагдсан хамгийн анхны салбар сургууль байгаа. Тэгээ яг энэ салбарт суралцж байгаад аягүй баяртай байгаа. Оскар тусгай хүлээж байгаа шүү.